Өнөөдрийн хичээлийн сэдв өгүүлбэрийн салаалах хуурга гэсэн хичээлээ. За хичээлийн зорилго бол өгүүлбэрийг салаалгах хуургаж бий чадварсан байна. Тэгэхээр өгүүлбэрийн хуургалын тухай өмнөх хичээлүүдээс сэрхэн саны хэдний хуургал хийх үндсэн дөрвөнөр байгаа. Хураах, дэлгэрүүлэх, тонгоох, салаалах гэнэ. За салаалах хуургал гэдэг маань баг эндээс бас багш нь товч одоо загвар оруулсан байгаа. Энийг ажиллаж байгаа салаалах хуургал гэдэг бол ерөнхийдөө одоо хэлбэрийг өөрчлөх хуургалаа гэж ойлгож байна. За тэгвэл өгүүлбэрийн хувьд салаалах хуургалыг хэрхэн яаж хийх вэ? За өгүүлбэрийг бол ойролцоо болно, эсрэг санаагаар нь хуурах нь эрдэв аргаар одоо найруулах энэ хуургалыг салаалах хуургал гэж ойлгоо. За тэгэхээр салаалах хуургалыг хийх бас үндсэн 6 нар байна. За нэгдүгüүрт нь хилцс бус нэгжийг хилцс нэгжээр солино. Өөрнөх өгүүлбэрийг асуух, анхааруулах, захирах өгүүлбэр болгоно өөрчилж болно. За мөн үеийнхээ байдлын давхрыг сольж хуургаж болно. Т ялгалын нөхцөлийг солин найруулж хуургаж болно. За үеийн төгсгөх нөхцөлийг одоо сольж хуургаж болно. Мөн нийлбэл өгүүлбэрийн холбох хэрэглүүрийг сольж хуургаж болно. За тэгэхээр стил шалгалтанд бас ийм даалгаврууд бол байдгийг та бүхэн анзаарсан байх. За тэгвэл ийм одоо сольж найруулах даалгаврууд байгуул энд салаалах хуургал байна гэж ойлгож байна. За жишээлбэл хилцс бус нэгжийг хилцс нэгжээр солих гэсэн. За энэ арга дээр ярилцъя. За цоо сэргэлэн авхаалжтай чирэг хүү байна гэсэн өгүүлбэрийг нүүрэндээ галтаа нүдэндээ цогтой хүү байна гэж өөрчилж бичиж байгаа бол бидний салаалах хуургалаа гэж ойлгож байна. За мөн хүүрнэх өгүүлбэрийг асуух, анхааруулах, захирах өгүүлбэр болгож бас бичдэг. За бэлчээрлэж буй мал сүргийн дундуур хөндлөн гардаггүй. За бэлчээрлэж буй мал сүргийн дундуур яагаад хөндлөн гардаггүй вэ гэсэн асуух өгүүлбэр бас болгож болох нь. За мөн үеийнхээ байдлын даврыг сольж хуургаж болно. Имэйлээ тохвол үедээ сөхөл. За имэйлийг нь тохож үедийг нь сөхөрөө гэсэн. За ийм байдлаар хуургаж болох нь. За мөн Т ялгалын нөхцөлийг солин найруулж одоо хуургадаг. Ахс дээдсийн үгийг сонсвол аливаа хүн харилцан анд нөхөр боловсрол амарлан хандлах ёстой гэж. За Монголын нус товчоноос авсан ийм одоо жишээ өгүүлбэр байна. За үүнийг одоо хуургацсан нь ахс дээдсээс үг сонсож аливаа хүнтэй харилцан анд нөхрийг болбол амарлан хандлах ёстой гэж. За ингэж одоо хуургаж болох нэ. За үеийн төгсгөх нөхцөлийг сольж хуургаж болно. За өдөр бүхэн хүний сайнтай учирч яв гэсэн. За энэ одоо өгүүлбэрийг өдөр бүхэн хүний сайнтай учирч яв. За өдөр бүхэн хүний сайнтай учирч явдаг хэмэчлэн сольж найруулж болно. За нийлмэл өгүүлбэрийн холбох хэрэглүүрийг сольж хуургаж болно. Сэтгэл гарч байж тарих ажиллаж, гар хөдлөж үйсэх бүтээх гэсэн өгүүлбэр. За үүнийг сэтгэл гарган байж тарих ажиллаж, гараа хөдлөж үйсэх бүтээдэг гэж хуургасан байна. За энэ өгүүлбэрийн одоо салаалах хуургал хийнэ гэдэг бол нэг ижил утга санаа хэлбэрийн хувьд л одоо өөрөөр илэрхийлэх арга юм аа. За хөөрнөх өгүүлбэрийг асуух, анхааруулах, захирах өгүүлбэр болгоно. За өгүүлбэрийн зорилгыг өөрчлөх замаар утга үнсийг хуургах одоо хуургал юм аа гэж. За чи хичээлээ хийх хэрэгтэй гэсэн. За энэ өгүүлбэрийг чи хичээлээ хийхгүй юм уу гэсэн одоо асуух өгүүлбэр. За хичээлээ хий гэсэн захирах өгүүлбэр, хичээлээ хийхгүй бол болохгүй шүү гэсэн анхааруулах өгүүлбэр болгон хуургаж болох нэ. За хилцс бус нэгжийг хилцс нэгжээр сольдог. За энэ бол энгийн үг хэлгийн илүү одоо дүрслэг гүн гүнзгий утгатай хилцсээр сольж найруулах ийм арга байна. За тэр маш их айжээ гэдгийг хуургасан нь түүний зүрт амар нь гарах шахав гэсэн. За ийм өгүүлбэр байх нь салаалах хуургалыг хийж болох нэ. За нийлмэл өгүүлбэрийн холбох хэрэглүүрийг сольж хуургах ийм арга байна. За энэ бол хоёр буй түүнээс дээш одоо санаа холбож байгаа холбоос эсвэл нөхцөлийг одоо сольж өгүүлбэрийн хэлбэрийг өөрчлөх хуургал юм аа. За бороо орсон учраас тэмцээ хоошлоо. За мөн шалтгааны утгатай байна тийм ээ. За тэгвэл энийг бороорч тэмцээ хоошлууллаа гэсэн. За өөрөөр хэлбэл орсон учраас гэдэг энэ холбох одоо үгээр холбогдсон байсныг орж гээд зэрэгцүүлэн холбох нөхцөлийг сайхан сольж найруулсан байна гэж. За ингээд та бүхэн энэ хичээлээ үзээд тэмдэглэлээ хийгээд за минь одоо сорил даалгавруудаа ажиллаарай гэдгийг сануулъя.